Сайн байна уу? Гайхалтай амьдралыг өөрийн гараар бүтээхээр эрмэлзэн тэмүүлж ур чадвараа хөгжүүлэхээр зорж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай Английн Лондон хотоос Их Британий хамгийн их ихтгэл хүлээсэн бизнес удирдах данилгийсэн амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Бацов, миний бие Яма, би бизнес эрхлэгч entrepreneur хүн байгаа. Ингээд тантай онлайнаар уулзч байгаадаа туйлын их баяртай байна. Бидэнд өөрийгөө нэг хөгжүүлж амжилтанд хүрэх бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй болон бизнес эрхлэгч олон монголчуудаас маань төрөл бүрийн имэйл загтал асуултууд ирдэг байгаа. Тэгээд бид цаг гарган хариулт зөвлөгөөнүүдийг бэлтгэн цуврал видеогоор хүргэдэг юм аа. Энэ удаад бидэнд нэгэн сонирхолтой асуулт ирсэн байна. Энэ маань ингээд энэ сонирхолтой асуултанд зөвлөгөө өгнө үү гэж Моникагаа урьж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд зам талаараа харахаар би яг юу гэж хэлэх зүгээр вэ? Энэ хүний хувьд яг өөрөө яах ёстой юм бол миний зорилгоор бол би тэр хүнийг дасгалжуулчмаар санагддаг. Зүгээр би ингээд одоо онлайнаар ингээд зөвлөгөө өгөөж яхад хангалттай хэмжээний одоо тэр хүнд хэрэгцээтэй юмыг бол өгч чадахгүй гэдгийг мэддэг. Яагаад гэвэл тэр хүний зүгээс тэр хүн өөрийнхөө одоо асуултандаа өөрөө хариулах хэрэгтэй. Би тэр хүний хариултанд өгөхтэй биш байдаг. Тийм болохоор би бас иймэрхүү чиглэлээр одоо юугаа ч мэдэхгүй эсвэл олон янзын мэдээлэл бүр ингээд төөрчөөд яхаа мэдэхгүй байж байгаа хүмүүст бас хэрэг болох юм болов уу гэж одоо энэ талаар бас жоохон нэг ингээд видео бичээд өгсөн дээр ч юм шиг санагддаг. Зүгээр би ийм олон хүмүүстэй таардаг. Зарим хүмүүст нь бол чи ингэж байж хахаар ингээд юу чиний хувьд ямар ингээд үнгүй маш олон янзын буюу үлдэг. Яг цагаад бол тэр үнгүй юм үнгүүл байдаг гэдэг шиг тэр хүмүүс хэр зэрэг хэмжээний авч хэрэглэх гэдгийг бодоод би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл за гэж хайчдаг. Тиймэрхүү шинжтэй хүмүүс ч гэсэн анзаардаг. Тийм болохоор би одоо энэ асуултыг асуусан хүн ч гэсэн бас яг ямар хандлагатай яаж өөрчлөлт хийхийг бодож хийж мэдэхгүй байна. Ер нь бол бид нар монголчууд маань нэг жоохон хэцүү юм байна л да. Нийгмич тэр юм уу? Ер нь бол бид нар гаднаас маш их хэмжээний мэдээлэл дээр ингээд бүр сөрөг мэдээлэл төр бүр төөрцөн тий. Амьдралдаа юугээ үнцэнтэй вэ? Юунд итгэхээ мэдтэй болсон? Юунд одоо юуны төлөө яваад байгаагаа мэдхээ болсон? Ямар ч амьдралын зорилгогүй болсон тийм хүмүүс маш олноороо байж идэг. Энэ бол зүгээр хаасайгүй төөрцөн явж байгаа манан бодон дотор төөрж явж байгаа тэр олон мянган хүмүүсийн зүгээр нэг жишээ гэж би хардаг. Ер нь бол би тэр хүмүүс хамгийн нэгдүгээр зүйлмөр санагддаг юм бол тэр санаагаа би ер нь бол бэрхшээл бодомж номонд маш их тусгаж өгсөн байгаа. Бид нар амьдралаас асуудаг олон янзын асуултандаа яаж хариулдгийг бидний хувийн зүгээсээ гаднаас суулж байгаа мэдээллийг хэрхэн юу юм бэ? Энэ ч одоо юу юм бэ гэдэгт бид нар хэн нэгэн хүнээс хариулт өгөхтэй биш. Бид нар өөртөө тайлбар өгч өөрөө тэрнээсээ гарцаа олж авахд маш чухал байдаг. Тэгж олж авсныхаа дараа бид нар яаж одоо энэ зохицуулах вэ гэдэг арга ухаанаа өөрөө ирэхгүй мэдээд хэлдэг. Хамгийн гол нь яг өөрийгөө хөгжүүлээ. Яг тууштай ингээд хийе гэсэн хүмүүс бол гадны олон янзын мэдээлэл бөмбөгдүүлэх зөвхөн шаардлагатай гэсэн одоо цөөнтэй. За би энэ өөрийгөө хөгжүүлэх хувь хүний чиглэлийн ямиг уншээ. Хувь хүний чиглэлээр л одоо энэ ярьж байгаа хүмүүсийн одоо ямиг сонсож эхлэх гэх юм бол бусад мэдээллийг тархинасаа гаргаж хаяад гадны одоо жишээ телевизээр явж байгаа бөөн ус төвчдийн маргаан хэрүүл ховж юу те босон болоогүй мэдээллүүдийг бид нар одоо дотор нь живж хөөрч явахгүйгээр эхлээд бид нар өөрсдийнхөө оюун ухаан анхаарлыг одоо нэг юмд чиглүүлээд хөгжүүлж сурах хэрэгтэй байдаг. Тэр их юмнууд бол зүгээр ирээ бусгаа мэдээлэлээс цаашгүй бидний жинхэнэ юу үнцэнтэй вэ гэдгийг ялгаж салахаа мэдхээ байхад мэдүүлдэг. Тийм болохоор би танд одоо энэ хүнд
юу гэж зөвлөмөр байна гэхээр хамгийн түрүүнд одоо юу одоо надаас тэ амьдралд хамгийн үн цэнтэй зүйл юу юм бэ гэж асуух биш. Таны хувьд юу байгаа юм гэж асуумаар байгаа байхгүй юу? Тэг хүн болгонд үн цэнтэй зүйлс өөр өөр байдаг. Бос хүний үн цэнтэй зүйлс таних байдаггүй. Таны хувьд хамгийн чухал үн цэнтэй зүйлс яг юу юм гээд эргүүлээд би таныг өөрөөс ч асуумаар байна. Тэгээд үн цэнтэй гэж бодож байгаа зүйлсээ мандилж үзээд огтхгүй хаасаагүй одоо байж байгаа олон янзын хариултууд гарч ирнэ л дээ. Тэгээд тэр хариултуудаа харьцуулж агаад хамгийн үн цэнтэй гэж боддог зүйлсээ өөрөө тодруулахад оролдоод үзээрэй гэж зөвлөмөр санагдаж байна. Ер нь бол миний санаанд ингээд ажиглаад ингээд байж хаад бид нар бол мэдээллийн дунд үнэхээр их төөрцөн байна. Мэдээллийн дунд юу зөв юу буруу юунд итгэж явахаа мэдхээ байсан. Тэгээд бид нар маш их эргэлзээтэй амьдардаг болсон. Энэ тохиолдолд бид нар үн цэнтэй чухал зүйлсэндээ итгэхээ байдаг, амьдралд итгэхээ байдаг тийм байгаа. Тэгэхээр би тань зөвлөх нь бол бэрхшээл ба боломж номыг уншаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд энэ бэрхшээл ба боломж номын дээр аюул асуултуудаас тавьсан байгаа, дасгал тавьсан байгаа. Тэгээд тэр дасгалуудынхаа хариултыг өөрөө олоод зөвхөн одоо за энэ дасгалууд байна шүү гэж хаяад явах биш. Өөрөө тэрэн дээр асуусан миний асуултанд хариулаад явбал за өөрөө би та зөвлөж асуудаг юм аа гэхэд миний тавьсан асуултанд хариулаад явах юм бол та илүү одоо юу өөрийгөө сэргээж өгнө. Илүү одоо өөрийнхөө гадны мэдээллийг яаж фильтр хийж оюун бодлоо зэгцлэг гэдэг нь шүү. Бидний бодлоо зэгцлэг гэж хүмүүс их надад ярьдаг л дасгалжуулалт хийхэд би ер нь бол хүмүүсийг намайг яг цагаат болоод би хүмүүсийг надад цаг аваад яг ийм их нөхцөл байж хад надад цаг аваад дасгалжуулалт аваасаа гэж өөрөө ирэхгүй хүсдэг. Ихэнх хүмүүсийн одоо дасгалжуулалт ялангуяа ийм асуулт асууж байгаа хүмүүсийн дасгалжуулалт авахгүй байх шалтгаан нь юу вэ гэхээр дасгалжуулалтыг үн цэнтэй гэж нэгдүгürt мэддэггүй. Тэгээ өөрийгөө үн цэнтэй гэж мэддэг. Өөртөө би хөрөнгө оруулалт хийгээд ингээд яачвал миний амьдрал өөрчлөгдөн шүү гэж ерөөсөө итгэдэггүй. Түүнийхээ төлөө ерөөсөө хүчин зүтгэж чаддаггүй. Аадаг маш их айлцаад дүүрэн байдаг. Номоо уншаад дасгалаа ажиллах тэр бол хэм дарга. Гэтээ танаас маш их юу цуцсан шаардлагатай харга. Хоёрдугаарт нь би таныг боломжтой бол дасгалжуулалт авах гэж хэлмээр байна. Яагаад гэвэл дасгалжуулалтанд орж ирэхдээ хүмүүс ямар байдаг дасгалжуулалтын дараа гараад явж байгаа хүн шал өөр байдаг. Би бол зөвхөн тэр хүн тохирсон үн цэнийг олж авах чинь тусалдаг. Тэрнээс биш би зүгээр энэ чиний үн цэн гэж бол огт хэлдэггүй. Хамгийн гол нь тэр хүний дотор болоод байгаа энэ бодол дотор нэрвэлдээд байгаа олон янзын тэр мэдээллүүдийг зэгцэлж гаргаад би яг нийтлээ яваад байгаа юм байна гэдэг асуулт хариултыг өөртөө зөв сонголт хийгээд шийдэл гаргахад тусалдаг. Би бол тэгж ярьдаг шүү дээ. Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна гэж ярьдаг тийм. Тэгвэл энэ асуултын хариултыг өгтөө ч гэсэн би таныг яаж одоо урт хугацаанд ирээдүйд яг хэрэгцээтэй өөртөө гэсэн хэрэгцээтэй гэсэн хариултаа олж авах чинь туслахгүй гэдэг үүднээс би одоо ингэж хэлж байна. Тэгээд ер нь бол яг өөртөө хөрөнгө оруулаад тэгээ өөрийнхөө төлөө зүтгэсэн хүн л одоо юу үн цэнтэй гэдгийг мэдэрч хэлдэг. Тэрийнхээ төлөө зүтгэж эхэлдэг. Нэг өөртөө одоо хөрөнгө оруулаад өөрийнхөө төлөө зүтгэсэн хүн бол хизээч бууж өгөө байж эхэлдэг. Тэгэхээр мэдээж та бол өөрийнхөө хариултыг олох хэрэгтэй. Тэрний хариултыг бол би өгөх нь буруу гэж бодож байна. Миний зүгээс миний хариулт бол минийх, таних бол таних. Тэр утгаараа би одоо энэ удаагийн зөвлөгөөгөө юу гэж өгмөр юм бэ гэхээр та өөрийнхөө одоо үн цэнтэй зүйлсийг олж аваа. Тэгээд түүнийхээ төлөө тэмцэж үз гэж хэлмээр юм. За тэгээд энэ хариултаар өнөөдрийн одоо энэ 7 хоногийнхаа зөвлөгөөг дуусгая гэж бодож байна. За ингээд сонирхолтой зөвлөгөө өгсөн Моникада баярлалаа.
асуултууд сая тавигдсан байдаг. Ингээд энэ асуултуудыг талаарх сэтгэлээ яг энэ видеоны доор байгаа комент хэсэгт нь бичиж үлдээгээрэй гэж бас хэлмээр байна. Тэгэх юм бол таныг бид нар илүү сайн ойлгож дараагийнхаа видео зөвлөгөөнүүдтэй ч гэсэн энэ талаар ойлголтуудыг хүргэхээр хичээх болно. Бид бол ирсэн асуултуудад аль болохоор одоо тий цаг гарган зөвлөгөө өгөхдөө дуртай байдаг. Гэхдээ хүн болгон тохирсон хариулт өөр байдаг учраас энэ бол ер нь нийтлэг зүйлүүдийг яригдчихж байгаа гэдгийг бас ойлгоосэй гэж хүсэж байна. Ингээд тантай адилхан бас олон хүмүүс бэрхшээлүүдээ шийдвэрлэх юмсан надад бас нэг ийм асуудал байгаа шүү дээ гэж ингээд байж байгаа. Тийм учраас та бидний хийсэн энэ видео ярилцлагын маань бусдаас шеэр хийж түгээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд monica.bat.com гэсэн вебсайт руу ороод имэйл листэнд бүртгүүлээрэй. Тийм бол та 7 хоног болгон үнэгүй видео зөвлөгөөнүүдийг хүлээж авах боломжтой байгаа. Ингээд таны цаашдын ажил хөдөлмөрчин өндрөөс өндөр амжилтыг хүсье. Танд баярлалаа. Баяртай. Та өөртөө эргэлзээд юу хийхээ сонгож чадахгүй айж санаа зовж байна уу? Амьдралын дасгалжуулагч Моника Бацаг таны бодлыг зэгцэлж амьдралаа цоо шинээр зохицуулах ур чадварыг олгох болно. Та яг одоо monica.bat.com сайт руу орж Моника Бацагтай холбогдсон дасгалжуулалт авч гайхалтай амьдралаа өөрийн гараар бүтээгээрэй.